Зард багаас нь тэжээс нь тарган 2 настай хэрнээ том биетэй аашин догшроогүй чон зарна. Байгальд нь тавихаар нэгт сөрөг чоннуудаа тасдуулдаг, хоёрт хүнд тассан болохоор хүмүүс рүү ойртоод байдаг гэлээ. Мөн зөвхөн чон мэддэг тэжээж чаддаг хүнд өгнө, харин цирк зоопаркт зарахгүй гэж. Уцаар холбогдоход Хинтээ аймгаас 2 жилийн өмнө бэлтрэг багтанд барьсан за $1000 зарна гэсэн юм а. Сайн байна уу? Сайн байна. Энэ чон зарна гэж зар тавьсан хаа. Хайртай. Хэдээр зарж байгаа юм бол? $1000 гэж. Тийм үү. Энэ бүр хизэнээс бэлтрэг байхаас нь хийж эхэлсэн юм уу? Тийм бэлтрэг байна. Наа чонч тэгээд ерөөсөө тийм юу зэрлэг мэрлэг зам бол байхгүй тий. Зэрлэг л авах айгу сайн хийгээд айгу сайн гараад явсан. Яач. Юугаар олд юм бэ? Махаа болсон. Мэдээж түүхий махаа. Ан амьтдыг хамгаалах тухай хуулинд эрдэм шинжилгээний ажил, соёл урлаг, гоо зүүн зориулалтаар ашиглах, хөрс бүрдүүлэх, байгалыг ариутгах, ургамалд тоос хүртээх зэрэг амьдралын үйл ажиллагаанд хэрэгтэй чанарыг ашиглах, за мөн амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүнийг авах зорилгоор ашиглахыг зөвшөөрдөг байна. За тэгэхээр хэн нэгэн дуртай нь гэртээ чон тижээж болохгүй гэсэн үг юм а. Ан амьтан хамгаалагчдын зүгээс зэрлэг амьтныг тижээвэр болгох нь амьдрах орчныг нь богдуулж байгаа гэж үздэг юм а. Хүнд ойрхон байсан юм чинь хон дээр явж байгаа хүн дээр давхиж ичаад буудуулах ч юм уу тийм ээ. За эсвэл одоо айлын хот руу шууд айхгүй ороод буудуулах чинь ийм эрсдэлтэй. Тэр амьтны одоо эцэс нөгөө амь насын дээгүүгдчих байгаа гэсэн. Тэгээ удаан хугацаар гэсэн. Амьтны эрхийг хамгаалах сангаас жилдээ 4-5 зэрлэг амьтан хүний гараас чөлөөлж байгальд нь тавьдаг гэсэн. Иргэдийн хувьд сонирхлын журмаар амьтдыг тижээдэг, за ингэснээр тижээвэрч биш, зэрлэгч биш болгодог байна. Гол нь байгальд амьдрах чадвараа алддаг учраас өөр амьтанд бариулах, өлбөрч өгөх, тэмцэх чадваргүй болдог юм а. Манай хуулиар иргэд хууль зөрчиж зэрлэг амьтанд тижээвэл хөдөлмөрийн үнэсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү мөнгөнд оргуул төлөх, эсвэл 3 сар хүртэлх хугацаанд хорих шийтгэлтэй байдаг.